За эрхэм үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Бидний аялал ингээд ийхүү цааш үргэлжилсээр өнөөдөр одоо Хөвсгөл аймгийн Улаан уул сумын нутаг Тоомын бригадын энэ бэлтгэл голын их байдаг газар сайхан ой модон дотор хүрэлцэн ирээд суугаад энэ дараагийнхаа бичлэгийг эхлүүлж байна. Тэгээд булнаа маань аялал ир байна, сэтгэл ямар байна? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Аялал бол хамгийн сайхан байлаа. 10 хоног бараг аялжлаа шүү дээ. Хөвсгөл нутгаараа. Тэгээд хамгийн сайхан агаар авлаа. Хамгийн сайхан тийм ээ. Одоо сайхан сүү цагаан хахад ээжс хүртлээ шүү дээ. Сайхан ой модон донд байгаль ихтлгийтэйгээ бас ойрхон тийм ээ. Стрессээ тайлал явж байна. Тий, тэглэх миний хувьд ч гэсэн бас одоо үзээгүй сайхан байгалийн үзэсгэлэнт сайхан тогтцтой газруудаар явж байна. Тэгээд энэ одоо сайхан зуны удирдалж байна. Агарын сайхныг бас мэдрэл явж байна. Сайхан маялал болж байна гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн ярилцлага бас хоёлаа ийм сэдвээр өрнүүлэе гэж бодож байна. Тэрний юу гэхээр таны одоо гэр бүлийн одоо харилцааны тухай, асуудлуудын тухай бичлэгүүд, рилүүд маш өндөр хандлттай байдаг л да. Тэгээд дандаа их хвчлэн богинохон бичлэгүүд ордог юм шиг надад санагддаг. Тэгэхээр тэр тухай одоо энэ орчин үеийн залууст гэр бүл байхын тухай, хайр сэтгэлээ яаж хадгалж авч явахын тухай, энэ гэр бүлийн харилцааны тухай бас илүү сайхан дэлгэрэнгүй ярилцъя гэж энэ удаа бодсон юм. Тэгээд та тань дээр өөр дөр ч одоо гэр бүлийнхаа асуудлыг шийдвэрлэх гээд хүмүүс маш их ирдэг байх. Тэр нийтлэг ямар асуудлууд байдг юм бэ гэдэг талаар ярилцлага эхлэе. За ер нь бол одоо гэр бүл салалт бол замраагаа алдчихад байгаа шүү дээ. Бараг тийм ээ. Гэр бүл салалт бол ерөөсөө хүн болгонд л асуудал үүсэж байна. Тийм ээ. Тэгээд хамгийн их сэтгэл эмзэглэж байгаа зүйл бол ерөөсөө нэгний танихгүй гэр бүл бол сулж штэ. Нэгнийхээ зан ааш характер тийм ээ удам судрыг сайн судалж иж ер нь ураг барилдах хэрэгтэй штэ гэж би хардаг. Яагаад гэвэл тэр нөгөө одоо ингээл үргэлж явах хугацаанд хоорондоо ингээд асуудал үүсэл гэр бүл болчихж штэ нэгний таньж мэддэг. Тэгэл нөгөө дунд нь өөр хүүхд хамгийн том охирогч болж үлддэг гэр бүлийн. Тэгэхээр тэрийг ерөөсөө эцэг их ээж аав нь ерөөсөө өөр хүүхд маань охирогч гэдэг ерөөсөө анзаарахгүй тоохгүй томжиргүй ханддаг маш олон ээж аваад байдаг. Өөрсдийг л зөвхөн боддог. Гэтэл одоо ирж байгаа хүмүүс маань ер нь дандаа ингээл гэр бүлийн гадуур харилцаагаар дандаа 80% шүү дээ. Бүгд гадуур харилцааны асуудалтай. За тэгэл салгах сарних тийм ээ нэг гомдоо хуурах энэ асуудлууд үүсэл насны бүхсэнд одоо 40 50 үрээл юм уу тийм ээ салж байгаа маш олон хүмүүс шүү дээ. Гэр бүлийн тухай энэ орон Монголд ерөөсөө өөр хүүхдийг нөгөө нэг хүүхдийн эрх хамгаалж ингээ яриад идэг хэрнээсээ яг ингээ гэр бүл саллалт дээр яг томтой арга хэмжээ авсан зүйл байдаг шүү дээ. Зөвхөн гэр бүл саллаа гэхээр шүүхээр ороод хүүхдийн тэтгэмжээр л ерөөсөө бүх зүйл хязгаарлагддаг. Гэтэл нөө хүүхдийн тэтгэмжээ өгч чадахгүй маш олон ээжүүд аауд биш шүү дээ. Хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй. За тэгэл нөө хүүхдийг одоо тэр сурч боловсрах тийм ээ одоо амьдрах орчны нөхцөл уг нь бол эцэг их нь бүрдүүлж өгөх ёстой байгаа шүү дээ уг нь л. Гэтэл ингээд салдаг нэг тэтгэмжээ өгсөн өөгүй маш олон хүмүүс. Гэтэл тэр тэтгэмж одоогийн зах зээл дээр хэдэн төгрөг болчиход байна. Тийм ээ гэтэл тэр мөнгөөр юу авч өрөөхтэй хөрөлцөхгүй шүү дээ боломжгүй. Тэгэл гуйлгуулаад тэгэл ерөөсөө өгөхгүй эсвэл цухтаал ингээд идэг маш олон хүмүүс. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт гэдэг бол маш сайн нэгнээ судалж нэгнтэйгээ ойр тийм ээ бүх зүйлийн маш сайн таньж мэдчихэж гэр бүл болж гэр бүл төлөвлөлт гэдэг чинь өөрөө айгаа мундаг зүйл шүү дээ. Гэр бүл төлөвлөж мэдэхгүй байна. За төлөвснийхаа дараа өөрөх хариуцлага гэдэг залуу осууд маань ерөөсөө ухамсарлагдаггүй. Тэгэл эцсийн дүн салд сарнилаа. За тэгэнгүүтээ гэр бүлтэй ирнээсээ бас гадуур харилцаа үүсгэж байгаа маш олон хүмүүс шүү дээ. 92 эхнэр нөхөр ирнээсээ ямар ч амьд харилцаа байхгүй. Хөрөнгө тийшээ шилжсэн хүн харахад л гэр бүл хүн харахад бүтэн юм шиг харагддаг. Тэгсэн ирнээсээ гэр бүлийн хооронд уур амьсгал нь хөрчихсөн. Тийм маш олон гэр бүлүүд баг. Тэгээ зарим нь болохоор өөр хөвгтэй бодоод амьдарч байна гэсэн өчнө олон хүмүүс баг шүү дээ. Гэтэл энэ амьдрал дээр хүн болоод ирэхдээ нэг л амьдрах хэрэгтэй байхгүй. Дараагийн төрлөө өөрөө юм амьдрал дээр амьдарч явах хугацаанд бүтээж байна. Гэтэл нэг амьдарч явах цаг хугацаанд тийм уйдгартай гонхтой бас тийм аз жаргал мэдрэхгүй амьдрна гэдэг бол бас айгүй гонхтой шүү дээ. Залуу хүмүүсийн хувьд бол. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол нэгнээ зөв сонгох. За салтын хохирогч бол өөр хүүхэд байх шиггүй. Тэгэхээр энэ
одоо энэ гадаадын орнуудад ер нь гэр бүлийн тухай айгүй ер нь бол өндөр туйлчсан байт юм билээ ш судлаад үзэхээр манай Монгол бол тийм ш. Тэгэл ээжигээ мэдхгүй аавыгаа мэдхгүй маш олон хүүхдүүд биш шүү дээ. Харамсалтай. Тэгэхээр тэрний үүрэг хариуцлага ерөөсөө л эцэг их нь өөрсдөө байх шүү дээ. Тэрийг мэддэггүй. Хуучны хүмүүс бол нөгөө угдмын хар гэдэг байсан тийм. Дэшээ одоо хідэн үе байдгийн өвөөх нь аав нь юу хийдэг ямар хүмүүс байсан гэдэг ингээ үнд цухсагийн сайн судал гэдэг байсан л да. Одоо тгий судлахад бас жоохон хэцүү болчиход ах шиг байна л да. Манайхан ч дээшигээ одоо хідэн олон үе мэддэг хүн бас ховор шүү дээ ер нь тийм. Одоо тэгэл ээж аваасаа дээшээ мэдхгүй шүү дээ. Өвөө мэгсээ дээшээ. Наацх нь хүн 3 үе дотор мэдчих хэвээр шүү дээ. Гэтэл ураг удмаа мэддэггүй. Ер нь бол дээр үеийн өгчүүд бол ураг удмыг харж хүнтэй тулга нэлж ураг орилдуулдаг ус өөр хөвгтэй. Одоо бол тийм биш. 90-2-ын сэтгэл нийлэлэл тустаагаар явчихдаг. Хиний өөр хөвгт хин байх нь хамаагүй. Гэтэл тэр ураг удам гэдэг зүйл ч аюу мондоо зүйл шүү дээ. 3 үе дотор удмыг ин хадгалагдчихж байгаа. Маш чухал зүйл ураг удам. Удам сайтай айлтаа ураг орилдох гэдэг чинь аюу чухал шүү дээ. Тэгэхээр зарим нь болохоор хідэн үеэрээ тийм архины хамааралтай хідэн үеэрээ нэг юм хүчний хамааралтай хідэн үеэр амьдралын дэвшилтгүй айхтар ураг удам биш тэрс. Яагаад хичээгээд ч явахгүй. Тийм айхтар хатуу ураг удамтай өр хөвгтэй ураг барилдуулжвал тэгэл ер нь бол өр хөвгтийн маань амьдралын зам ер нь бүрхөөл болж байгаа. Тийм болохоор л удам судар гэдэг зүйлийг ер нь бол энэ одоо энэ ургийн бичиг гэжсэн шүү дээ. Ургийн бичиг дээр ер нь ураг удам дотор тийм ээ хиний хөвгт хин байх. Одоо ахтай төрөл саdur хоорондоо сууц өчнө асуудал шүү. Ураг удмаа мэдхгүй. Төрсөн ахтай хоёр сууц. Нэг эцэгтэй хоёр өөр ээж юм. Хоёр хөвгт төрөл хоорондоо суудсан шүү. Тэгэхээр ингээ ерөөсөө удмыг харж хүнтэй одоо ураг барилдана гэдэг чинь хамгийн чухал зүйл. Тэгэхээр одоо нөгөө нэг ураг удмаа мэдхгүй хүмүүс бол тэгэл тухай хүнээ харж л одоо. Гэхдээ бас ээж аавын харилцаа хандлагыг бас харах хэрэгтэй. Ээж аавд амьдрал дээр маш их нөлөө үзүүлдэг шүү дээ. Тэгэл нөгөө хөндлөнгөөс нөгөө болж байгаа 92-ын дундуур орж ирэл заавал нөгөө ээж аавд нь таалагдах хэрэгтэй юм шиг тийм ээ. Тэгэл нөгөө дунд нь нөгөө нэг бирчвэ хөргөнчөө хоорондын харилцаанд айгүйх ингээд анцаа оруулаад эн чинь тийм байна, ийм байна гэл ингээд шүүмжлэлээдэг ээж аавд хадмууд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хоёр хүүхдийн амьдрал хүртэл ер нь нэг тийм эцэг эхийн өрөөлөөр үр хүүхдийн сайн сайхан амьдардаг гэдэл эцэг их тургуутсан амьдрал ер нь их амьдралхад хэцүү. Толгон дотор заавал хэрүүл уруул гараад танаа манаа гэж талцаал хэрэлдээл эхэлдэг шүү дээ. Ер нь бол одоо ингээд залуучууд та түр бас хэллээ. Бие бинийгээ сайн таньж мэдээгүй байхдаа нэг гэрт ороод ингээд өөр хүүхдтэй болоод байна тийм үү? Та энэ тал дээр одоо залуучуудад юу гэж зөвлөдөг вэ? Ер нь бол наадах нь 3 жил 4 жил ер нь нэгнээ таних хэрэгтэй шин. Тухайн хүний характер тийм ээ тухайн хүний ахтай төрөл садан удам дотор юу вэ тодорхой хэмжээнд л мэдчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл удам дотор хідэн үеэрээ удмаараа одоо тийм ээ одоо дийлэг эсвэл удмын айхтар өвчтэй айл гэдэг шүү дээ. Бүгд дээдэн гэрт айлхтаа илэгний авдар эсвэл ус голны үе эрдэнэ автдаг эсвэл 40 нас хүрэл өнгөрдөг айл биш шүү дээ. Эсвэл хөргөн тогтдоггүй бэр тогтдоггүй. Тийм хатуу галгууламттай айл байгаа байхгүй хідэн үе. Тэгэхээр тэр чинь тийм хатуу галгууламттай айл дээр бид нар ч одоо насаараа нандинж өсгсөн үр хүүхдээ ураг барилдуулбал хамгийн харамсалтай шүү дээ. Бидний үр хүүхд хиний галгууламттай ураг барилдах амьдралын 90% нөлөөлж шүү. Хэцүүхэн айлын галгууламттай ураг барилдаа удам судар муутай айлтаа ураг барилдчихвал нэр үнэхээр явахгүй боломжгүй. Тэр айлын тулган дээр үр хүүхд маань илэгдэд тус шүү дээ. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ач холбогдол өгдөг. Монгол өв уламжлалыг ерөөсөө бүгд марцсан шүү дээ. Тэр ураг удмыг ерөөсөө тийж удмын бичээр бичээс байхгүй. Ахтай төрөл садангаа мэдхээ ичгсэн гал голомтыг ерөөсөө дахин шүтэж явахаа байдсан. Тэр ураг удмын асуудал бол ерөөсөө бүгд тоодгүй. Амьдрал нь болоод бүтээд ирэхээрээ ерөөсөө анзаардаггүй. Тэгэл амьдрал үзэл зовлон үзэл амьдралын замаар уруудаад ирэхин цагт л нөгөө нэг үздэг хардаг хүн хаана гэж явж байна. Одоо цагт бол айгүй хэцүү ер нь цаг үе шүү дээ. Бидний үр хүүхд хамгийн гол зүйл үр хүүхдээ сайхан тэмээ хүмүүжүүлээд сайхан боловсралтай сайхан ингээд зам мөрийн тэгшлээд өгдөгч хиний хүүхдтэй л амьдрах уу гэдэг чинь хамгийн асуудал шүү дээ. Хань ижил бол одоо хүний амьдралын хаашаа явахыг шийддэг. Хань ижил муутай хүн бол тэгэл үнэхээр явахгүй боломжгүй. Тэр алийг тэгэл ерөөсөө ер нь сайн яваа хүний ард хань ижил
бат зогсож идэг. Гэтэл тэгэл нэг ураг удам муутай айлын хүнтэй ураг барилтай. За удам муутай байсан ч гэсэн хувь хүн өөрөө сайн хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд зарим нь болохоор үнэхээр харамсалтай, аавыгаа мэдгүй бас олон хүн байна. Ер нь бол нэг 80-аад оныхан, 90-аад оныхан дэр нэцгээ мэддэггүй. Тэгээ ядаж л ээж нь мэдээж аавыг мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэл тэрийгээ одоо аав чинь одоо тэр нутгийн тийм одоо хүн байсан шүү гэд яагаад ингэ хэлж ярьдгүй ээжээс асуухаар ерөөсөө хэлж өгдөг гэдэг гайгүй сонио. Тэгэхээр ядчил тэр эр хүн одоо том болчлаа тийм ээ. Тэр залуу насн дээр ирчээд байхад аав минь одоо айл нутгийн ямар хүн байсан би одоо айл нутгийн харьяа гэж явах юм манай эцэг гэж хүн байгаа үсттэйг асуухаар ээж нь хэлдэггүй. Одоо тэрийг хэлэх шаардлага байхгүй чи мэдээч хэрэггүй. Гэтэл эцэггүй өссөн хүн цаанаа л нэг сэтгэл дүүрэмш гондоо байдаг шүү дээ. Гэтэ зарим нь бас ингээ хараад тахаар эцэг ихтэрнээс эцэг ихгүй юм шиг явдаг. Маш олон амьдралыг нуруунд дээр авч явдаг залуучууд биш шүү. Ерөөсөө өөр хүүхдээ нэг тоодгүй, анхаардгүй, халамжилтгүй. Ерөөсөө эцэг их нь хажууд нь байвал болчдөг юм шиг л боддог. Гэтэл эцэг ихийн хайр халамжинд өлгийдүүлж өссөн. Эцэг их бас үр хүүхдтэй бас амьдралд нь бас сайхан эрүүл хилээд тийм ээ үр хүүхдийнхээ амьдралд нь бас эцэгхийн эрүүлэр сайхан амьдардаг шүү дээ. Гэтэл тэрийг ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр энэ хамгийн ер нь бол ярих сэдвийн нэг юм болов л гэж би боддог. Тийм болохоор гэр бүлийн талыг агиох авч үздэг аахгүй. Одоо ингээл 40 хүрээл 50 гарсан ах нар шүү дээ. Тэгэнгүүт 18 20 настай охинтой явуулдаж байгаад нөгөөх нь жирэмсэн болцсон. Тэгээ нөгөө охинтой танилцахдаа эхнэрээсээ салцсан байсан гэж хэлээл. Тэгээд нөгөө 20 настай охин маань хүүхдийг гаргачих. За тэгэнгүүт нөгөө охин маань та ингээ надтай амьдрна гэсэн одоо илүү нэг гэрт орж амьдрсан дээр хаа өөр хүүхд минь гарчлаа гэж хэлжэлтэй. Тэгсэн чинь нөгөө ах чинь би одоо хүүхд мөх том болцсон бас хүүхдүүдийнхээ хажууд тусна гарахаас өмнө бас байж авахгүй болохгүй гэдэг ч юм уу тийм ээ янз бүрийн шалтгаан хэлээд исэн гинэ. Тэгээ нөгөө охин маань харилцаж байгаа хугацаанд дахиад жирэмсэн болцсон. Тэгээд сүүл рүүгээ бүр нэг л ерөөсөө л их нэртэй юм шиг байна гэдэг сэжвэр аваад надад тийм сонин санагдаад ахаар утас муцын үзээсэн чи их нэртэй болж таарсан. Тэгээ их нэрлэн залгаад би одоо ингээ танаа нөхөртэй чи явуулддаг. Тэгээ хүүхдтэй олцоод хоёр дахь хүүхд нь гарах чинь нэг хэлсэн баг. Тэгсэн чинь нөгөө ихнэр нь өө чи ямар гиний юм бэ миний дөө наач чи ихнэртэй гэр бүлтэй тогтсон амьдралтай хүн шүү дээ. Тэгэнгүүт нөгөө эхнэр нь мэдээж нөхөртэй хэлсэн байж таараш. Тэгэнгүүт нөгөө ах чинь оройн гэрт нь ирэнгүүтээ нөгөө жоохон охин лугаа чи миний амьдралыг самарч дууслаа. Чи өстө миний эхнэр лөө ярьдаг юм гэд гар хүрсэн баг. Гэтэл тэр одоо залуу тийм ээ 40 гарчаа 50 шахаж явж иж тэр жоохон хөхтэй амьдралын босгон дээр хөл хөнд болгож аячаад миний амьдралаар тоглолоо гэд орж ирээд ойрлож чарлаад байдаг. Тийм хүмүүс шүү дээ. Маш олон тийм хүмүүс. Одоо тэгээд нөгөө бүсгүй маань одоо би яах вэ уйлаа ороод ирж байгаа байхгүй. Хамгийн харамсалтай. Тэгэхээр ер нь бол энэ ерөөсөө юм замбраагүй болчиход байгаа байхгүй. Тэгээд яагаад ингээд өнгө их нэртэй ирнээсээ их нэргүй юм шиг ингээд аашлал энэ тэнд ингээд ер нь заваараа явдаг маш олон хүмүүс байдаг шүү дээ. Хүүхнүүд ч тэр байдаг. Одоо нэг тийм бас их ажиглагддаг болсон тийм. Ингээд ялангуяа ирчүүл одоо нэг 50 хүрээд ч юм уу 50 хүүхдүүд нь том болоод ирснийхэн дараа эхнэрээсээ салаад залуу эхнэр аваад ингээд дахиад өөр шинээр амьдрал зохиоод ингээд айгүйх ажиглагддаг байхгүй. Тэгэхээр тэр амьдралыг босгоход тийм ээ асар их хүч хөдөлмөр орж байгаа шүү дээ. Хоёр хүн хоосноосоо тийм ээ байхгүйгээс байх хүртэл энэ амьдралын цаг хугацаа 20-30 жилийг зарцуулж штэ. Гэтэл тэр хүний амьдралд уруудах өгсөх бүх зам мөр бүх шатал цаг үед нь тэр хань ижлэн байсан штэ. Гэтэл амьдрал жоохон болоод бүтээд амьдрал нь төхнөд ирэнгүүтээ хань ижлээ сольж штэ. Гэтэл тэр амьдралыг босгож тэр оргилд хүрэхэд хин хажууд нь төшиж тулаад хань зогсож исэн байхгүй. Тийм. Гэтэл тэрийг ерөөсөө мэддэггүй. Тэгэл над дээр нэг 50 гаруй насны их орж иж байгаа байхгүй. Нөхөр нь ингээ өөр хүнтэй явуулдаад. Тэгээ нөгөө бүсгүй нь өөрөө цаана гэр бүлтэй. Тэгсэрнээсээ явуулдаад ингээд. Тэгээ яг амьдрал дээр ингээд хэрүүл маргаан болоод салгасан чинь хоосон ингээд нөхрөөсөө хөөгдөж байна. Их чинь гэж ярьж байгаа байхгүй.
Гэтэл тэр миний босгосон амьдрал, миний тэр цаг хугацаа 20 30 жил яасан бэ? Би 20 30 жил энэ хүний төлөө амьдраад энэ хүний төлөө тийм ээ хоолыг нээж, хувцсыг нугааж, үр хүүхдийг гаргаж нэг бие тэд яваад штэ тэр хүн. Гэтэл эцсийн мөчөд нөгөө сэтгэл зүйн байр бодол нөөр хүн болоод ингээд өөр хүнд сэтгэл алдраа явангуудаа нөгөө ихнэр гэдэг хүнээ хинч шулгаа хайчдаг. Тийм маш олон уваагүй хүмүүс байдаг штэ. Тэгэхээр тэр хүмүүс бол тийм сайхан амьдрахгүй угаасаа тхиний хүний гомдоно гэдэг өөрөө айгүй айхтар зүйл шүү дээ. Гомдол бол амар нэхэлтэй байдаг. Тэгэхээр үнэхээр хүн сэтгэл нүрээд амьдрч чадахгүй бол эв зүгээ бас ярилцаас олж болно ш. Заавал тэгж нэгнийхээ сэтгэлд амар хар сүйдэр унгаал 20 30 жил итгэж амьдрсан хань нэг л өдөр ингээл тис өөр хүн болчихорч амар тэр одоо ялангуяа 40 хүрэл 50 гарсан хүмүүс бол амар шоконд ороо бүр ингээ итгэж чадахгүй. Тэгээ сэтгэл зүйн шарах бол ерөөсөө тэр салтаас амар том шарах авдсан ш. Тэр шарах бол 3 4 жилээс наашгүй ингээд амар том гомдол хинт ч итгэж болохгүй юм байна гэдэг зүйлийг хүн архин төртөл орчдөг шүү дээ. Олж хардаг тийм. Тэгэхээр нөгөө тэр сайхан айлын хүү тэр сайхан айл явах ерөөс амьдрал уруудаал тэр чигтээ салтаас амар том шарах авангууд амьдралын замуур тэр чигтээ уруудаад нөгөө тулах баганд авахгүй болчоор тэгээд архинд орох. Тэгээ хажуудаага ээж аваагаа зовох тийм ээ. Тэгэл ерөөсөө нэг тийм хинж болдог. Хүүхдүүдэд ч гэсэн хэцүү те одоо. Хүүхдүүдэд асар их нөлөө үзүүлнэ. Эцэг их хоорондоо ингээл гэр бүл таарамжгүй хэрүүл маргаан таах хүртэл гэр бүлийн уур амьсгал сонирм болчихдээ штэ. Тэгэл нөгөө нэг салтаас нөөр хүүхд амар том шарх аавн. Тэнгүүд хичээл сурлаганд нүртэл нөлөөлнө. Хүмүүжлэлт нүртэл нөлөөлнө. Гэтэл тэр тэгэхээр болно гэстэй. Тийм тэнгүүд зарим айгүй мундаг одоо залуучууд штэ. Мундаг ээжүүд ч байна. Тэнгүүд одоо тэгж штэ. Би бол яг аав шиг л хүнтэй сон гэж ярьдаг хүүхдүүд нь. Яагаад тэгж ярьж байгааг гэвэл аав нь ээж нь маш сайн хайрладаг, халамжилдаг, ойлгодог. Эвтэй гэрүүл шүү дээ. Тийм зүйлээс үр хүүхэд нь би яг аав шиг хүнтэй сон гэж ярьж тах хүүхдүүд. Тэгэхээр тийм гоё үлгэр жишээл байх хэвээр. Нэгэнт айлын охин хүүхдийг авд суусан бол тултлан сайхан хайрлах, халамжлах гэдэг зүйлийг ер нь ихэнх хэрчүүд маань их анзаардаг шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн тийм их зүйл гарахгүй штэ. Нэг ядарж гин үү, амарсан уу, хоолоо идсэн үү, тийм ээ. Бүх зүйл цаг үед нь халамжилж хайрлна гэдэг чинь өөр асар том зүйл байхгүй. Юугаарч нөхөж башгүй хамгийн том зүйл хүн халамжлаад л ах хэвээр ир хүн. Гэтэл нөө эмхтэн хүн чинь ир хүнээс зөвхөн хайр халамжил хүсчихдээ. Тийм их зүйл хүсдэггүй. Эд зүйлээр дутааж болгож хайр халамжаар дутаах ирэхгүй л амьдрах хэрэгтэй ир хүн бол. Тийм гэрүүлэл сайхан амьдардаг. Гэтэл нөгөө тийм халамж байхгүй гэрүүл ингээ явсаар гад хоорондын харилцаа хөрөнгө тийш чиглээ ороод ирдэг. Тэгэхээр л нөгөө нэг юм нэгнээсээ авах тийм хац жаргал ерөөсөө мэдрэх зүйл байхгүй. Тэнгүүд нөгөө хоорондын нөгөө ир эмийн хоорондын харилцаа хөрөнгө тийш чиглэлждэг. Тэгэхээр тийм зүйлээс ир эм хоёр хоёулаа гарчдаггүй. Нэг нөхөртөө ерөнсөө хөргөм шиг амьдраад идэг. Хажууд нь ихнэр нь байгаа ч гэсэн сэтгэл нь дүүрэн нэг хандаггүй. Тэгээд ирэхээр нөө амьдралд нөө 3 дахь читгээдэд орж ирдэг. 3 дахь читгээд ч угаасаа ороод ирдэг. Тэнгүүд л нөгөө эмэгтэй чинь жинхэнэ хайр халамж гэдэг чинь энэ юм байна гэдэг зүйлээр тис өөр зүйл рүү тэмүүлж эхэлнэ. Нөгөө нэг ир хүн ч гэсэн бас шал өөр хүн болоод эхэлдэг байхгүй. Тэгэхээр л ер нь гэр бүлийн дундуур 3 дахь гэдэг этгээд орж ирэх юм бол амьдралын ерөнхий суурь ганхаж эхэлнэ. Өөр хүүхдэж нөлөөлнө. Тэгээ энэ босгосон цаг хугацаа энэ бүх зүйлийг эргүүлж босгосон амьдралынхаа хөрөдийг ер нь эргүүлж харж явах хэрэгтэй. Тэгэхээр хоорондын харилцаанаас л бүх юм эхэлдэг шүү дээ. Одоо ингээд залуучууд маань гэр бүл зохиогоод л нэг гэрт ороод эхэлдэг шүү дээ. Тэр үед одоо тэдний маань багасаа өсөрсөн хоёр өөр айлын хүмүүжил өөр, үзэл бодол өөр ийм хоёр хүн нэг гэрт ороод нийлээд нэг зүйлийн тухай харах гэдэг шүү дээ. Энэ дээр бол тэгэл одоо зөрөлдөхгүй байхын арга байхгүй. Зөндөөл зүйл гардаг тэ амьдралд. Тэгээд яг ийм ихэн үе дээр иймэрхүү одоо эдрэтэ үе дээр залуучууд маань яах хэвтэй юм бэ? Ер нь яаж байх хэвтэй, эмэн яаж байх хэвтэй ингээд энэ талаар жоохон дэлгэрэнгүй яриа. Гэр залуу хосууд маань ер нь бол танаа манаа гэж талцаж эхэлдэг маань ер нь бол хоёр өөр орчинд өсчихсөн. За тэгээд нөгөө тал дээр асуудал нөгөө нэг хүндэрж байгааг танаа манаар ордог. Танаахан манаахан гэж. Ерөөсөө тэгэж ярьж болохгүй. Тэгэхээр өөрт нь заавал тэр хүн 100% таалагдах албагүй шүү дээ. Нэгэнт хоёр биенийгээ олоод ямар хүчээр ямар нэг гэрт оруулаад нийлүүлсэн юм ш тийм ээ. Хоёр биенээ олсон ир юм хоёр ер нь бол хоорондоо хийний хардлыг хүлэн зөвшөөрж ижил ер нь бол амьдрах хэрэгтэй юм байна шүү дээ.
Тэгэхгүй хүлэн зөвшөөрөөд ингээ хоёлоо болцоод байгаа хэрнээсээ яг ингээд амьдраад 1-2 жил болоод эхлэнгүүт таарахгүй зүйлүүд гарч ирдэг байхгүй. Яг нөө өөртөөхөө ах дүүстэй жишг ч юм уу эсвэл яг өөрөөхөө байлах гадах ч юм уу тийм ээ. Нэг ингээд нэг тийм тухайн хүн амир өмчлсөн юм шиг харилцаа хандлага гаргаад идэг байхгүй. Тэгэхээр нөгөө хүн маань эсрэг талаас одоо нөхөр ч юм уу тийм ээ. Тэг байр байдал, дургу байр байдлыг илэрхийлэх. Тэгэхээр нөгөө эхнэр нь өөрөөхөө байлах гал ингээд эсвэл манаахан танаахан гэл яриад тэгэхээр ингээ хоорондоо айгүй том хагаралтай болж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр тийм манаа танаа гэж талцаж юусоо болохгүй. Тэгэхээр бас нөгөө нэг яг амьдрал дээр ингээл гараад ирэхэд мөнгө санхүүгийн асуудал гарахад дэр юм хоёр бол ингээл бөө маргаан болдөө шүү дээ зарим хүмүүс чинь тийм. Өөр зээлнээс зээлийн хооронд залуучууд маань амьдарч байна. Гэтэл энэ цаг үед ер нь бол амьдралын эцсийн шат хүртэл явах цаг хугацаанд айгүй их шантрах зөндөө гарч ирнэ. За тэгээ өр зээлгүй амьдралыг босгох хүн гэж баг байхгүй шүү дээ. Бүгд л өр зээл аавна, тэрнийхээ өр зээлийг төлж амьдрна, авсан цалин мөнгөө зөв зохистой зарцуулна. Тиймэрхүү асуудлууд хүн болгонд л байгаа. Гэхдээ зарим хүүхнүүд болохоор нөгөө аюу тийм бэлэн сэтгэлгээтэй хүүхнүүд байсан шүү дээ. Ерөөсөө л нөгөө шаардлагатай байртай үнэтэй суун, бэлэн машинтай байртай бизнестэй үнэтэй суун. Зовхон байхгүй гэж ярьдаг байхгүй. Тийм юм яг тийм бодол үзэл бодол байгаа хүн бол амьдрал ер нь хань болох төвшиг толгой болох ер нь аюу хэцүү. Анхнаасаа л аюулаа одоо нөгөө юу ч хүүгээрээ эхлээд хамтдаа босгол амьдрал илүү үнцэнтэй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ингээл хоёр биендээ ингээд юу ч гоо амьдралыг босгож байгаа ч нь тим гэр бүл аюу суурьтай байдаг шүү дээ ер нь бол. Тэгэл ингээд хамтдаа бүтээсэн амьдрал, хамтдаа босгосон амьдрал хамгийн үнцэнтэй байдаг. Хамгийн гол хайрын зүйл нь хамт босгосон амьдрал дундуур орж ирээд байгаа тэр нэг шоломлог хүүхнүүд шүү дээ. Ер нь хатаах хэлэхэд бэлэн юм дээр орж ир суух гад идэг. 20-30 жил ханилсан хань иржлийг хинж шулгаал тийм ээ. Эсвэл мессежээр утсаар дарамтлал би чиний нөхөртөө явдаг барьдаг сэтгэл зүйн дарамт амар том оруулж ирдэг. Дөнгөд нөгөө эр хүн бүр тархин эргэжчихсэн бүр эргүүтээд ингээ явж идэг хүмүүс байдаг аахгүй. Тэр тийм хүмүүс бол ер нь бол үйл өөрийг угаасаа өөрнө. Тийм сайхан амьдрахгүй. Тэр хүүхэнтэйгээ болоод явж эцсийн мөчөнд нөө хөлөө учих үргүү өстө нэрээ юу хийж тул шиний гомдоосон гэдэг нь ихэл гэдэг зүйл бол байнга тэр хүнийг дагаж явдаг байхгүй. Тэгэхээр хүн үнэхээр салж чадахгүй сэтгэл 92 сэтгэл нийлэхгүй үнэхээр нэг тийм хоёр хүнийг хүчээр бас нэг гэрт байлгаад ч болохгүй шүү дээ. Тэр хүн ч амьдрах хэрэгтэй, нөхөр нь ч бас амьдрах хэрэгтэй тийм хоёулаа хүн шүү дээ. Гэтэл болохгүй хоёр хүнийг болох гол ингээл зүтгүүлээд байвал үр хөвгтэй бодоод амьдр гээл зүтгүүлээд идэг. Гэтэл тэр хоёр хүн ч ямар ч зааж жаргалгүй байгаад байл бас хэцүү шүү дээ. Нэг нэ айхтар тэгж гомдоохгүй, нэг амар том үйлөөр хийчихгүй хүсрэх салвал зүгээр. Нөгөө 50 хүрэл одоо ингээд ирчүүд нь бас ингээд тархитлогоо нэргээл ингэх гээд байна гэдэг тийм хандлага бас ажиглагддаг шүү дээ. Эмэгтэй хүнд ер нь нийтлэг тийм үе байх уу? Байлгүй яах вэ? Эмэгтэй хүн ч гэсэн нэг тархин нэргүүлнэ ирчүүдээс илүү шүү дээ. Ер нь бол насны хувьд арай наан уу? Ер нь наан. Ер нь бол насны хувьд бол ер нь хүн болгоно л зарим нь ингээд нөгөө гэр бүлтэрнээсээ өөр хүн сэтгэл алдаад оролцсон хүмүүс шүү дээ. Тэгэл ерөөсөө л тархин ажиллаад нөгөө өнөө бодоол үйж идэг. Тэгэхээр энэ амьдрал бүр амар утгагүй болчлаа. Одоо би яах вэ? Маш олон хүмүүс ханддаг байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө талаар ингээ харахаар нөгөө гэр бүлтэнд байгаад байдаг. Нөгөө талаар сэтгэл зүрхэд авахаар сэтгэл зүрхний асуудал тэнд яваад байдаг. Тэр асуудал бол аюу хүнд асуудал. Тийм зүйлээс гарч чадахгүй маш олон хүүхнүүд, маш олон ирчүүд идэг. Үнэхээр одоо энэ хоёр энэ хоёр маань салсан дээр юм байна гэхээр бас асуудал байх уу? Байж шүү дээ. Өчнөө олон жил одоо өөр бие бинийгаа сайн танаагүй ч юм уу эсвэл яг нөгөө өөрийнх нь одоо зайны хайна гэдэг шиг өөртнийг тааш тохирох хүн биш байсан хэрнээ төвчээд амьдэрсэн тийм амьдрал гэж байх уу юу? Тэр ирж байгаа хүмүүсээс ихэвчлэн ажиглагдчихж байгаа зүйл бол дандаа л гэр бүлийн асуудал шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд нөгөө нэг эхнэр нь нөхөртэй ямар ч халамж идэггүй. Нөхөр нь эхнэртэй ямар ч халамж идэггүй нэг тийм 92-ыг хүчээр нэг гэрт нэг нийлүүлээд тавьсан юм шиг. Гэртээ ороод нөгөө өдөржингөө хоёулаа ажилдаа яж байгаа гэртээ орж ирэл хоёулаа утсаа хариул хоёр тишээ хараад уцаал ухна. Би ажилтаа би ядарч байна. Өнөөдөр амар их стресстэй байна ч гэдэг юм нөгөө нэг гаднаас авсан ажлаас авсан стрессийг гэр орондоо гаргаж хажууд байгаа хүндээ гаргах гэдэг. Гэтэл нөгөө өдөржингөө нөгөө гэртээ хоолоо игээд одоо нөхрөө хүлээгээ сууж байгаа олон ээжүүд байгаа шүү. Тэгэл нөгөө одоо л хань ижлэмэн эрхэндээ гэл хоолоо игээл өстой гэр орноо зүрлээ сайхан байж байгаа. Орж ирэл нөхрөө өнөөдөр өстой ядарлаа гэл уцаа орилж хашаар хөвтчихлээ онцгүй шүү.
Тэгээ тийм 90% хоёр ингээд ер нь анханасаа харилцаанд бас анхаарах хэрэгтэй бүр болохгүй тосууд байдаг. Амьдралын зам мөр нийлэхгүй нэг тийм аюу хэцүү осод байна шүү дээ. Нэг хүүхэд нь л холовж байгаа. Ингээд хүүхэдтэй барьцаалагдаж амьдэрдэг. Тэгээ нэг нь ингээд амар бас хартаач хүмүүс байна. Бүр нэгнийгээ бүр ингээд яг өөр юм шиг өмчлөөд байдаг. Бүх алхаа гişгийг нь хиндэг. Тийм байж болохгүй яа. Харталт гэж бас маш их том аюултай өвчин байна л да. Би бол харталтыг одоо өвчин юм болов уу гэж боддог. Хүн тэр одоо бас шалтгаантай харталтж байдаг бах. Шалтгаангүй өөрөө бас ургуулсан бодоод ч хартаад идэг юм шиг санагддаг л да. Хартай хүмүүс зөндөө шүү дээ. Хар бол тэгэл ерөөсөн тухайн нэг өмчлөж байгаа алхаа гişгийг нь хинж байгаа зүйл шүү дээ. Ер нь бол. Ер нь тэгж хажуутахад тэгж хянж цагдах хэрэгтэй байт юм лөө. Ер нь бол нэгэндээ итгэхгүй өөртөө итгэлгүй байгаагийн хэлбэр шүү дээ. Ер нь бол. Энэ одоо яач хол ич хол гэл тийм ээ. Хайр бол тийм зүйлээс эхлэхгүй шүү дээ. Хайр бол хайртай хүн бол нэгнээ сонсох, ойлгох, хүндлэх байр байдлаас эхэлнэ шүү дээ. Гэтэл нэгнийгээ ерөөсөө сонсдоггүй. Тэгээл нэг юм ярьсан ч үгийг бүрэн дүрэн сонсдоггүй. Хоорондоо ярилцдаггүй хосоод айгүй хурдан хүрдэг. За тэгээ над дээр нэг хүүхэн орж иж байгаа хгүй. Тэгсэн чинь маа нөхөр ингээ амар хайртай. Ингээл найзтай уулзаад ирэх гэхээр араас залгаал хизээ ирэх гэж байгаа. Одоо яа чи хурдан иргээл ингээд нэг цагч гарах хэрэггүй амьдэрдэг. Тэгээ ойрхон төрцөн болохоор гэртээ ингээ байхаар их ганцаардна. Ээж аваасаа хол болохоор тэгээ ярьж хэлж ярих ч хүн байхгүй нөхөр маань ч ойлгохгүй айгүй хүнд байдалтай би байдаг гэж ярьж байгаа хгүй. Гэтэл тэр ир хүн бол айгүй онцгой цантаа байгаа. Зөвхөн өөрийнх нь юм шиг ингээд хаашилж ир тэгсэн ирнээсээ хажуудаа өөрөө төшөг олж чадахгүй. Ажилтаагаа гахаал гэртээ ингээд харьчаал хүн тэнд амраал гардаг. Тийм байж айлын ах хүүхдээ тэгж эмхтэн нэг жаргана гэж байхгүй шүү дээ. Тийм байгаад ирвэл нөө сэтгэл нь хөрөл сална шүү дээ. Эцсийн дүн бол тийм эцтэй. Тэгээ ерөөс нь гар утасны хэрэглээ бол бүрөөстэй үнэндээ нэрээ хэрэгсэтэрсэн. Гэр бүлдээ зориулах цаг хугацаа тэр чи орой ажилласаа дараал төвжирч очиод орой нэг 3-4 цаг унтахын өмнө зарцуулж байгаа ш. Зарим нь 2 цаг. Тэр цаг заваа яагаад үр хүүхдтэйгээ хань ижилтэйгээ өнөөдөр юу хийв, үр хүүхдтэйгээ сайхан ярилцаа тийм ээ. Өнөөдрийн сургууль дээр нь юу болов эсвэл ханыгаа өнөөдөр юу хийв, яав яагаад ярилцаж болдгоо юм бол зүгээр л уцаа хараад ингээл суугаад идэг. Ажил дээрээс авсан стрессээ гэр орондоо гаргаж хажуудах руугаа аюул стресс гаргадаг. Тийм хүүхнүүд залуучууд биш. Айгуу сонь. Тэгэл эсвэл ингээд хадам ээж аавда амар дургу хөргөн бирүүдчихсэн. Тэрийг шалтгаалаад ингээд хэрүүл үүсгэдэг. Тэгэл би бол танаа ээж аав чинь баас шиштэй зурлаж чадахгүй шүү. Даав нь ингээ харавцсан. Хэвтэрт идэг. Гэтэл эхнэр нь би бол танаа аав чинь баас шиштэй утгалдаж чадахгүй шүү. Гэл ингээл ерөөсөө амар нөө эмзэг сэтэв бол нөө ээж аав сэтэв шүү дээ тийм ээ. Гэтэл нөө ээж аав мөнх биш шүү дээ. Эсэгэн дээр үлдсэн цаг хугацаанд нь ингээд өөр юм шиг ингээд халамжлаад хайрлаад ингээд төшиг болоо явж чадахгүй. Ингээд тийм ухаа хатуурхаж яадаг хөргөн бирүүд үнэхээр их байдаг. Тэгээ ер нь ах トゥ утай нойр байх дурггүй. Тэгээд ах トゥ уг нь ингээд ер нь холдуулдаг тийм хүмүүс биш тас. Өчи ингэж болохгүй тэгэж болохгүй. Эсвэл ээж аавдаа хүртэл нууцаар мөнгө өгөө явдаг, цайны сүүний мөнгө өгөө явдаг ч хүмүүс биш. Тийм байна гэдэг чинь нөө эрүүл бус харилцаал тийм донд тэр гэр бүл донд яваад байгаа хэрэг. Ер нь бол тийм болохоор тэр харилцааг үүсгэхгүй тулд хоёр өөр орчинд өссөн эрэм хоёр маань нэг нэгээ 100% хүлээн зөвшөөрч нэг нэгнээ таньжиж гэр бүл болж ураг барилдаж үр хөвгтэй болох хэрэгтэй. Тэрийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй сэтгэл нэг л дүүрэн биш нэг л сэтгэлдээ 100% хүлээн зөвшөөрч чадахгүй ижиж амьдрал зохиогоо яах юм бэ? Угаасаа сална штэ. Тэгэл нөө үр хүүхэд нь мэдээж хохироод үлдэнэ. Тэгэл дахиад амьдралыг нэг газар тийм ээ 10 жил нэг бүсгүүтэй амьдралаа. Дахиад тэрнээсээ салаад насны бүхсэн дахиад нэг хүүхэнтэй амьдрал зохиогоол нас нь гүйцэхгүй штэ. Монгол хүн чинь богино насалж штэ. Тэгэл дахиад юм ихнээс нь эхэлнэ. Одоо ингээд нөө нэг бэлэн сэтгэлгээтэй болцсон эмэгтэйчүүд эхэлтгүү залуучууд хүртэл штэ. Одоо амьдрал дээр ер нь жоохон сууртай болцсон ингээд нэг хүмүүс идэв штэ тийм ээ. Одоо бүх юмаа хийцэн одоо залуучууд байна, хүүхнүүд байна. Тэгэл тийм хүмүүсээс ч ер нь ингээд айл болох ойр байх гал тий. Тэгээд нөгөө нэг ингээд татн харилцааныг үүсгэчих ингээд нэг тийм асуудал амар хүндэрсэн тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээ нөгөө хүүхнүүд нь дандаа нөгөө бэлэн сэтгэлгээд юмтай үнтэй л суун гэдэг юм
одоо амьдрал үзээгүй жоохон бас охтууд гэр бүл дундуур маш их салалтанд донд орж ирж байгаа. Тэгэхээр насны бүгсэн тань нэрлээ тэгж зааваж гомдоочлохгүй. Тэр бол ер нь бол хамгийн том асуудал. Үнэхээр амьдралын уртад одоо үнэхээр нэгний хайрлаж чадахгүй сүлийн зөвшөөрсөн хоёр биендээ сайхан ярилцаад салсан ч гэсэн үр хүүхдтэйгээ холбоотой үр хүүхдтэй өгстэй юм өгөөд тийм ээ эцэг хүний үүргээ их хүний үүргээ биелүүлээ явах хэрэгтэй. За тэгээд энэ гэр бүлийн харилцааны тухай бас дэлгэрэнгүй маш олон талаас нь сайхан ярилцлаа гэж бодож байна. Маш их баярлалаа. Бидний аялал цаашаа үргэлжилж байна. Бид дараагийнхаа одоо аяллаа далайн ээж дээрээсээ бас та бүхэндээ хүргэх болно.